Ньюс агентлаг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үйл явдлыг тоомлон өргөж байна. Улсын төсвийн орлого 8 дугаар сарын байдлаар 623.4 тэрбум төгрөг тасарсан байна. Тиймээс зарим үйлчилгээний зарлыг хумгахлаар сангийн яамнаас анхаарах оруулжээ. Төсвийн өрөнгөөр худалдаа авахаар 9 дугаар сарын 19-ноос хойш гэрээ байгуулсан бараа ажил үйлчлэгийн санхүүжилтийг энэ донд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгө хөрөнгийг бууруулж олгох, шинээр үр төлбөр үүсэхгүй байхыг сангийн сайд төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгажээ. Азийн олимпик гэдэг Азийн спортын их наадам бүгд найрамд Солонгос улсын Инчэн хотод 2 дахь өдрөөр үргэлжилж байна. Бид 1А зураатай Азийн спортын нээлтийн ажиллагаа өнгөрч Баарсан гарагт 60 мянган хүний суудал бүхий бүгд найрамд Солонгос улсын Инчэн хотын цэнгэлт хүрээлэнд болсон юм. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 19-нд 18 багц медалийн эзэд тодорсон Монголын тамирчдын тэмцээнд туйлзуур сэлэм, сагсан бөмбөг, буудлага, жуудаа бүхий төрөлөөр өчигдөр эхэлж эхний өдөр 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүрсэн амжилтыг үзүүлээд байна. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км автозам 74 м урттай гүүрийн өргөдгөл шинжилгээний ажлын хүрээнд энэ сарын 22-наас эхлэн зам хаагаруулсан байна. Инхтэй шинжилгээ ухааны технологийн сургуулийн уулзуураас зүүн тишээ автозамын хөлгөөг бүрэн хааж, өнгөн асфальтын хучилд олон тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийгэр олжээ. 21 аймгийн тахилгатай шороо чулууг залах ёслолыг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр зохион байгуулахаар болсон байна. Монгол бөөгийн зайран удганаар нэгдсэн чуулж 21 аймаг дахь бөөгийн тахилгатай газар нутгаас дээшлэн авчирсан шороо чулууг энхүү залах юм байна. Нутаг орондоо тэр бүр очиж чадаагүй байгаа хүмүүс зориулсан энэхүү ёслолыг гүйцэтгэх гинэ. Их тэнгэрийн ас тээврийн хэрэгсэл авцэлбэг импортлогч борлуулагчдын эрх ашигыг хамгаалах үндэсний нийгмиглээс мэдээлэл хийж бид автоудлааны зохицлоор барьж явуулах ажлыг дэмжиж байна. Автомашин борлуулах төвийг дэлхийн жишгт хүрсэн түвшинд барихын тулд машин маш эмхцэгцтэй байх ёстой. Мөн гайл онцлогоо авто дээрийн бүртгэл, авто дээрийн дугаар олголт зэрэг байршиж байж, цогцлол бүрэн утгаараа бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалт хангалттай биш байна. Тэнд хамгийн наад захын автогаалга, автоцасар, хоолны засвар, хүйтний улирал дулаацах байр биес газар хүртэл шийдэгдэг байна. Энэ бүхнийг 10 дугаар сарын 1-ээс өмнө бүрэн хийнэгдэх үүсэхгүй байна. Тиймээс автоудлааны төвийг нүүлгэх хугацааг сунгаж өгөхийг нийслэлийн өдөр тулаас хүсэж байна гэсэн юм а. Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хамсралт болон уулуурхаан сайдын тушаалын дагуу төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солилцлыг олон нийтэд зарласан. Хууль тогтоомжоор хоригдсан хязгаарласан талбайтаа давхцуулахгүйгээр тооцож үзэхэд нийт нутаг дэвсгэрийн 19.88% буюу 31.9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бөгөөд үүнээс 13.39% өргөгдлөөр 649%-ийг сонгон шалгаруулалтаараа олгох юм а.